Монголын ширээний теннисний холбооноос 2018 он гарснаар зохион байгуулж байгаа хамгийн ихний томоохон тэмцээн бол дээдлийг аврах шалгаруулах тэмцээн байсан юм. Монголын ширээний теннисний холбооны 12 дахь удаагийн дээдлигийн тэмцээн 2018 оны 1-р сарын 19-ний өдөр эхэлж 2 сар орчмын хугацаанд үргэлжилж 3-р сарын 11-ний энэ нэм гарагт лиг аварга тодорлоо. Энэ жилийн дээдлигийн тэмцээн багийн болон эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан төрлүүдээр явагдаж медаль эзэд тодорсон байна. Дээдлийг аврах шалгаруулах тэмцээний багийн төрөлд энэ жил лигийн өнгөрсөн удирлын аварга Монла, Бласт, Уик, Актив зууч, UBC Нима, Дэлгэрэх Хотхон баг, Хаан Даатгал, Төмөр Төргөө гэсэн шилдэг 8 баг өрсөлдсөн. Эдгээр багуудаас ганц тулга эзэнтэй Дамдан баяр дасгалжуулагчтай Хаан Даатгал баг 3 дугаарт, Одон чимэг эзэнтэй Мэргэн дасгалжуулагчтай Бласт компани Бласт баг 2 дугаарт, Батүлзэн эзэнтэй Холуус хэмжээний мастер Инхтүр дасгалжуулагчтай Төмөр Төргөө компани Төмөр Төргөө баг 1-р ойр чалгарч алтан медаль эзэд боллоо. За Хаан Даатгал багийн хувьд энэ жилийн лигийн тэмцээнд Холуус хэмжээний мастер Бигз, Холуус хэмжээний мастер Инхтүр, Холуус хэмжээний мастер Батишиг, Холуус хэмжээний мастер Мөнх Наран, Холуус хэмжээний мастер Намун Байгал, спортын дэд мастер Чулуутай, спортын дэд мастер Лав Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. За лигийн мөнгөн медалийг хүртсэн Бластогийн хувьд энэ жилийн лигийн тэмцээнд лиг 2 удаагийн аварга, спортын мастер Бэлэгт, Монгол улсын аварга Инх сайхан, улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт спортын мастер Должин 100, спортын дэд мастер Их Шиглэн, Балжин нэм нарын бүрэлдэхүүнтэй оролцсон байна. За харин лигийн аварга Төмөр Төргөө багийн хувьд энэ жил спортын мастер Эрдэнэ 2 удаагийн улсын аварга, спортын мастер Содулар, спортын мастер Мөнх сайхан, дэд мастер Мөнх Зөрөг, дэд мастер Ундрам, Их Шиглэн гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын ширээний теннисний холбооны дээдлигийн тэмцээнд оролцож аваргын алтан медалийг хүртсэн юм а. Харин өнгөрсөн жилийн аварга лавгсрын ахлагчтай Монла баг хүрэл медалийн төлөөх тоглолтод тожигдож 4-р байр эзэлсэн байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн дүнг одоо та бүхэндээ танилцуулъя. Эмэгтэйчүүдийн нэг бүрчилсэн буюу ганцаарчилсан төрөлд Төмөр Төргөө багийн шилдэг залуу тамирчин спортын дэд мастер Ундрам хүрэл медаль, Монла багийн тамирчин спортын мастер Батбаярын Должин 100 мөнгөн медаль, Бластогийн тамирчин өнгөрсөн 2017 оны улсын аварга спортын мастер Мэргэний Дэлгэрмаа алтан медалийн эзэн болж 2018 оны Монголын ширээний теннисний холбооны дээдлигийн аваргаар тодорчээ. Маш удаан үргэлжилсэн. Тэгээд ер нь сүүлийн хэдэн тоглолтууд дээр бол ер нь ядарлаа. Сэтгэл санааны хувьд ч гэсэн жоохон хэцүү байлаа. Лигийн тэмцээнд бол 6-7 жил тоглож байгаа. За тэрнээс бол 2-3 удаа бол ганцаарсан гээд төрөлт нэгдүгээр байр эзлээд 2015 онд манай багаараа дээдлигийн аварга болж ирсэн. Тэгээд бусад тохиолдолд бол бид нар өмнө жил хэд 3-т ороод энэ жил 2-т орох жишээ нь. Манай багийн бүрэлдэхүүн гэвэл сүүлийн тоглолтын дээр бол ер нь бол миний буруу байлаа. Сүүлийн 2 тоглолтын дээр би 2 хожигдоод би ч уг нь багийн 1-р зөвхөр учраас 2 очих хэрэгтэй. Гэтэл алдаа гаргаад ер нь бол миний буруугаас олж манай баг 2-р байранд орлоо. Тэгээд багийн бүрэлдэхүүний хувьд гэвэл бол маш сайхан баг байж чадсан. Эрэгтэйчүүдээс Бласт багийн тамирчин спортын мастер Батишгийн Бэлэгт 3-р ойр чалгарсан бол лигийн 2 удаагийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга манай улсын шилдэг тамирчдын нэг олон улсын хэмжээний мастер Инх хотын лавгсрын энэ жил мөнгөн медаль хүртлээ. Зарим аваргын алтан медалийг Төмөр Төргөө багийн залуу тамирчин спортын мастер Эрдэнэ 2 үрцнээр анх удаа дээдлийг аваргаар тодорсон байна. За энэ жилийн хувьд бол би лигийн ганцаарцлагын шансаа ингээ 2 жил дараалал тэргүүлж байна. Энэ жилийн лигийн нийт тоглолт би 36 тоглолтоос би 1 хожигдол авч 35 хожил авч лигийн ганцаарцлагын рангийг тэргүүлсэн. Манай багийн хувьд бол өмнө жил Төмөр Төргөө баг яг энэ багаараа орсон. 4-р байранд орсон чи энэ жил даага нэг чи энэ жил авраг авч чадлаа. Би өмнө жилийн хувьд бол миний амжилтуудаас их юм бол би улсын аврагын мөнгөн медальтай. Тэгээ багийн авраг авч ирсэн. Энэ бол лигийн авраг миний хамгийн анхны багийн авраг байж чадлаа. Би 4 жил лигт орохдоо хамгийн анх удаа багийн авраг авч үзлээ. Маш их баяртай. Энэ жилийн нэг хожигдол бол олон хэмжээний мастер лавгсрын ахтайгаа тоглосон. Надад маш их туршлага орилуулсан тийм гоё тоглолт болж өнгөрсөн. Би хэдий хожигдсон ч өөртөө баяртайсан. Яг гэвэл маш сайхан тоглолт гаргаж би хожигдсон учраас өөртөө маш гоё уран зориг өгч гоё өгдсөн. Тэгээ дараагийн 2 дугаар төрөгтөө би лавгсрын ахтай тоглож би 3-0 ярцаатаагаар хожиж дагаа нэг хийж чадсан. Энэ жилийн лигийн хувьд бол яг миний лиг болсон юм шиг сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээний хувьд маш их өрсөлдөөнтэй боллоо. Тэгээд юуны өмнө бас энэ лигийн тэмцээний зохион байгуулсан Монголын ширээний теннисний холбоо тэгээд одоо энэ бүх одоо энэ оролцсон одоо шүүгч тамирчидтэй медаль авсан одоо тамирчидаа бүгдэнд баяр хүргэе. Тэгээд миний хувьд гэх юм бол би энэ жил бол нэг өрсөлдөөн төрлөөр бол 2 дугаар байранд орлоо. Манай одоо Монла багийн хувьд бол харамсалтайгаар 4 дугаар байранд орлоо. Гэхдээ яг чамлагаар чанга хатар гэдэг манай баг бол өнгөрсөн жил бол төрүүлж ирсэн. Дараа жил бол одоо
Тэгэхээр дагаа нэхнэ. За би бол дээд лигийн тэмцээнд одоо 4 дахь удаага оролцож байна. 2 жилийн өмнө 3 удаа оролцож ирсэн. За тэгээ хамгийн том амжилт нь мөнгөн медаль байсан. Тэгээд нэг удаа 3 дугаар байранд орж ирсэн. Ер нь авраг авч үзээгүй. Тэгээд Австрали улс руу 2 жилийн хугацаа сурахаар явсан. Сурангаа хажуугаар нь жилийн хугацаанд бас Австрали улсын тамирчидтай хамт бэлтгэл хийчихэд ирсэн. Тэгээд сая ирээ тоглосон. Өөрийгөө дажгүй хангалттай тоглосон гэж бодож байгаа. Сэтгэл хангалуун байна. Тий. За Монголын ширээний теннисний холбооноос лиг аврах шалгаруулах тэмцээний дараа 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээн, 3 дугаар сарын 20-оос 24-ний өдрүүдэд Өсвөрүгийн улсын аврах шалгаруулах тэмцээн, 3 дугаар сарын 24-ноос 25-ны өдрүүдэд шилдэг 12 багийн тэмцээн буюу топ 12 тэмцээнийг зохион байгуулна. За мөн 4 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээнийг Дорногов аймагт зохион байгуулах юм а. За 4 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсын баг тамирчид оролцох юм а. За 5 дугаар сарын 17-ны өдөр 2018 оны Ахмадын улсын аврах шалгаруулах тэмцээнээ тус зохиохоор болжээ.